За тэгээд та бүхэн бүгдээрээ цуглаанда тавтаа морилно гэж урьж байна. Тэгээд өнгөрсөн бүтэнсэ өдөр бол ер нь бол яг Христиан бидний календараар за бол Пентекостийн өдөр гэж ярьдаг. За эзний ариун сүнс одоо ирсэн өдөр байна гэж. За Есүс бол амлсан амлалтаа биелүүлж өөрийнхөө ариун сүнсийг илгээсэн байдаг. За энэ тухай Үйлс номын 2 дугаар бүлэг дээр гарч байгаа. Тэгээд итгэгчнэр залбираа суужсан. За бараг 120 гаруй хүмүүстэй 120 орчим хүн Маркийн одоо эмээгийн герт залбирч байсан байгаа гэдэг. Тэгээд их тийм том хашаатай айл байсан юм шиг. За тэгэхээр Бурхны ариун сүнс бууж ирлээ гэж. За ингээд тэд нар одоо өөрсдөө ч ойлгохгүй шахуу тэр хэл аялгаар ярьж гэлсэн гэж хүн болгоны толгой дээгүүр те толгой дээр ийм гал шиг юм ингээд салбарлаа дамжаад явсан гэж ингэж ярьдаг. За тэгээ тэр үеэр хүмүүс гадна талд нь юун чимээ болоод байна уу гэд ороод ирсэн. Тэд нар ямар ч одоо контролгүйгээр маш чанга ингээд залбирч байсан юм шиг. Тэгсэн тэнд тэр чи одоо бас ингээд нөгөө еврейчүүдийн хувьд маш одоо том тэмдэглэдэг баяруудын үе таарсан байгаа. Тэгээ 50 дахь өдрийн баяр гэдэг ургацын баяр гэдэг. За хуучин бол одоо бүр хуучин гэрээнээс харуул эзэн одоо тэр дээгүр өнгөрөх баяр буюу Пасоверын үеэр тий дээгүр өнгөрөх баярын үеэр баярч гэж одоо дээгүр өнгөрсөн гэдэг нэг тэр орой байгаа шүү дээ тийм ээ. За бид нар энд одоо нөгөө Есүс амилсан баярын уртлын 7 хоногт энэ яг таардаг. Тэгэхээр бурхан ингэж хэлсэн тийм ээ. За би одоо Египтчүүд дээр шийтгэл болох гэж байна. За ингэхдээ одоо миний илгээж байгаа тийм элч. За нэгсэнтэй үхлийн элч гэсэн. Үхлийн элч ингээд бууж ирээд айл болгоноор орно. За айл болгоноор орохдоо айлын ууган төрсөн болгоныг тэг хүү болгоныг нь одоо амийг авна гэж ингэж хэлсэн. Хэрвээ та нар амьд үлдэхийг хүсэж байгаа бол миний хэлсний дагуу та нар нэг зүйлийг хийгээрэй. Нэгэн төлөөсийг, жолоосыг гаргаарай гэсэн. Тэд нар ямар ч өөсөвгүй хураг юм уу эшгийг сонгож аваад өөсөвгүй гэдэг нь гимтэж бэртсэн биш байхгүй юу. Тэгээ түүнээс өнгө зүсний тухай яриаг гимтэж бэртсэн биш тийм ямар нэг өвчтөй биш тийм эрүүл тийм хураг юм уу эшгийг сонгож аваад нэг гэр бүлийнхаа төлөө нэгийг одоо нядлах хэрэгтэй. За ингээд одоо арьс сүс яас одоо хамаг үлдсэн юм нь бол тэр шөндөө шатаага дуусгах хэрэгтэй. Тэгээд тэр хурганы цуснаас аваад хурган мөшгөний цуснаас аваад хаалганыхаа хоёр хатвч болон тотхонд ингэж тэр цусаар тэмдэг тавих хэрэгтэй байсан ба. За яг ямар хэлбэртэй байсан бэ гэдэг дээр бол хүмүүс ингээд янз бүрээр маргалддаг ингээд П өсөх шиг байсан гэж тэ одоо энэ бол бас жоохон ойлгомжгүй. Ягаад гэвэл зарим айлын хаалга бол гурвалжин байсан бол яг ба тийм ээ. Тэгэхээр заавал энэ юм 3 удаа гэсэн утгатай биш. Энэ ямар нэг байдлаар одоо тэр хурганы цусаар тэмдэг тавьсан байна гэж. За ингээд одоо тэр шүн яасан гэхээр үнэхээр бурхны илгээсэн тэр тэнгэр элч бууж ирээд тэгээд айл болгоноор ингэж орсон гэж те. Тэгээд Израиль хүмүүс яах ёстой гэхээр тэр шөндөө тэд нар нөгөө нэг те одоо эсгээгүү талах байрж идэн дээрэс нь тэр нөгөө хургашгийнхаа махыг чанаад идэх ёстой. Тэгээ юу ч үлдээх ёсгүй. Тэгээ бүгд гэрээсээ гарах ёсгүйс. Ингээ бүгэх ёстойс. Тэгээ эзний одоо хийж байгаа ажилд тэд нар өөрсдийгөө зориулах ёстойсэн байгаа байхгүй. За ингээд одоо тэр шүнжэнгөөл уйлаа майлан болсон харин тэмдэг тавигдсан айл болгоны дээгүүр нөгөө үхлийн элч алгасаж тэгээд харин тэмдэг тавигдаагүй айл руу орсон. Өөрөөр хэлбэл хин итгэж одоо бурхны хэлсний дагуу хийсэн тэр нь аврагдсан хин итгэлгүйгээр бурхны хэлсний дагуу хийгээгүй нь тэнд одоо өөрсдийн уугныг алдсан юм ба. Бүр мал төлийнх нь уугн нь хүртэл тэр шин үгсэн байгаа даа шүү дээ. За одоо яагаад энийг хийсэн бэ гэхээр одоо бурхан өөрийгөө амьд оршигч гэдэг. Би бүхнийг те амийг өгдөг, би бас авч чаддаг, би бүхнийг эрхшээгч юм а гэдгийг харуулж байгаа. Египт тухайн үед бол маш олон одоо тийм шүтэнүүдтэй байсан. Бүр тэр нар сарнаас ахуулаад төрөл бүрийн одоо юм бурхадыг тэд нэр зохиосон. Тийм ээ одоо мэлхий одоо юу байдгийг те одоо хилэнцэд орхоо бүх төрлийн маш их олон төрлийн тийм шүтэн байдаг байсан. Тэгээ тэр бүгдийнх нь орой дээр нь одоо тэр нар буюу тэр ра гэдэг. Тэр бурхан хүртэл тэр хааныг нивэж өгдөг учраас хаан өөрөө ч гэсэн бурхан гэж үздэг байсан ба.
Тэр өөрийгөө бурхан гэд үзсэн байсан тэр фарао болвол нөгөө Израилийн бурханд бол боломж өгөхийг хүсээгүй. Израилийн бурхантай барьцалцсан, харин тэр үнэндээ бол үнэхээр дийлцсэн ба. Тэгээд эцэст нь одоо нэг ямар ч тулаан хийлгүүгээр бурханы учруулсан, үзүүлсэн тэр гамшиг болон гайхамшигыг хараад тэгээд Израилийн ард түмнийг тавьж явуулсан байдаг баг. За ингээд бурхан тэднийг бүр улаан тэнгисийг ингэж хувааж агаад хуурай газраар гарган байжээж Сина гэж уул руу аваадсан байдаг. За энэ хооронд бол одоо тэд нэр ойролцоогоор тэр яг тэр дээгүүр өнгөрсөн тэ өхөл дээгүүр өнгөрсөн тэр оройноос хойш тэд нар гарч явсаар ер нь ойролцоогоор нэг 50 өдрийн дараа гэхэд Сина ууланд очисон байсан ба. За ингээд тэд нар тэндээ хүлээх ёстой болсон. За бурхан юу гэж хэлсэн гэхээр ард түмнийг наашаа ойрт гэж хэлээ. Тэгээ би тэднэрт өөрийнхөө дуу хоолойгоо ярмаар байна гэсэн ард олон бид нар айж байна гэсэн. За ингээ Мосе бурхантай уулзахаар болдог. Бурхан түүнийг одоо энэ гайхамшигт ажилд хэрэгжилжсэн хүн байгаа да. Тэгээд Мосе бурхантай уулзаад ингээ 40 хоног 40 өдөр шөнө ерөөсө бууж ирээгүй. За ингээд байжсэн тэдэрч нэг хэд хоног яваад Сина дээр очисон. Тэгээд 40 өдөр 40 шөнө болсон. Ингээд одоо нэг ойролцоогоор 50 дахь өдөр гэсэн үг байхгүй юу? Би сая солио хэлсэн шүү. За тэг ингээд ойролцоогоор 50 дахь өдөр нь юу болсон гэхээр бурхан ийм 10 хуулийг өгсөн ба. 10 хуулийг өгөхдөө өөртөө нь харилцахад хэрэглэх 5 хуулийг тэг хүмүүс хооронд дундын харилцаанд зориулсан үндсэн 5 хуулийг өгсөн ба. За энэ хууль бол яаж эхэлдэггүй гэхээр 10 одоо тушаал гэсэн. Тэ өөрийн бурхан эзнээс өөр ямар ч шүтэн та нар мөргөж шүтэж болохгүй гэж ингэж эхэлдэг. За тэгээд энэ нь юу эндээс ихсүүлэл одоо тэд нар чинь бурхантай харилцаан дээр үнэхээр нэг ариун нандин сахих хөстой нэг хуулийг тэд нар хүлээж авсан байгаа. За хууль ирсэн өдөр бол тэд нар одоо чөлөөлөгчнөөс хойш 50 дахь өдөр нь байж таарсан болвол Есүс Христ яг тэр дээгүүр өнгөрөх одоо баярыг буюу тэр нэг үйл явдлыг дурсдаг тэр өдөр Есүсийг загламаад цовдлсон байдаг. Тэгээ Есүс хүн төрлөختний төлөөх тэр ариун гэм зэмгүй тэр нэг хураг адил тэ золиос болж өргөгдсөн ба. Тэгээ үүнээс хойш Есүс үхлээс амласнаас хойш энэ дэлхий дээр 40 хоног байсан байгаа. Тэгээ 40 өдөртөө тэр тэнгэрүүд өргөгдсөн ба. Харин өргөгдөлтөө тэр юу гэж загтаг байсан бэлээ? Би та нарт нэгэн үнэхээр сайн туслагчийг илгээнэ. Тэр та нартай хамт байна гэдэг бол та нарт үнэхээр ашиг тустай маа гэсэн. Энэ бол бурхны ариун сүнсний тухай ирсэн ба. Тэгээд ариун сүнс яг нөгөө Есүс өргөгдснөөс хойш 10 хоногийн дараа одоо Үйлс номын 2 дугаар бүлэг дээр гарч байгаа үйл явдлаар 10 хоногийн дараа ариун сүнс бууж ирж байгаа яг тэр хэсэг гардаг. Тэгэхээр хуучин гэрээ шинэ гэрээ хоёр хоорондоо холбоотой юу гэдэг үнэхээр холбоотой. Тэгээ хуучин гэрээн дээр байгаа ойролцоогоор 2300 орчим иш үзүүлэг тэр одоо бэлэгдэл нь Есүс Христийг зөвгөнсөн байдаг. Есүс Христийн хийх зүйлийг зөвгөнсөн байдаг байхгүй юу? Тэгээд сургаалт өгсөн номон дээр одоо нэг сүнсний тухай дурдсан ба. 7 янзаар хэлсэн 7 нэрээр нэрлсэн боловч энэ бол бурхны сүнс байгаа. Ганц л сүнсний тухай. Энэ ариун сүнсний тухай ярьж байгаа. Тэр сүнс та нарт ирээд үннийг мэдүүлнэ гэж Есүсийн хэлсэн үг нь тэр сургаалт үгсийн тэр одоо үгсээр гарч байгаа тэр ариун сүнсний тухай яриад байна гэдэг нь хүртэл холбоотой байдаг. За ингээд одоо шинэ гэрээнд бол ариун сүнсийг юу гэж нэрлэж байна вэ? Хэн гэж нэрлээд байгаа вэ? Бурхны сүнс гэж юм. Мөн бас Есүсийн сүнс гэж нэрлэдэг. Яагаад тэр бурхны эцэгтэй ч холбоод, яагаад тэр хүү Есүстэй ч бас холбоод байгаа вэ гэхээр бурхан эцэг, бурхан хүү, бурхны ариун сүнс нар бод ерөөсөө нэг бурхан юм а гэдгийг хэлж байгаа. Бурхны одоо сүнслэг бурхан өөрөө сүнсээр оршигч. Тэгвэл одоо ариун сүнс энд байна гэдэг нь бурхан эцэгчдэр, бурхан хүүчдэр бидэнтэй хамт байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр гурван тусдаа байгаа л ариун сүнс энд байхад тэнд байхгүй гэсэн утгатай ерөөсөө ойлгож болохгүй. Энэ бол бидний итгэлийн баримтлал ерөөсөө биш байгаа. Хаасаагүй оршигч тэр агуу бурхан өөрийнхөө сүнсээр бидэнтэй өнөөдөр хамт байна л гэсэн. За тэгээд бид нэг өнөөдрийн та бүхэнд ярих гэж байгаа энэ юунаас тэр номлолоос ондолдоо тэгэхээр би нэг өнгөрсөн 7 хоногт юу ачихсан болох тэр тий өнгөрчихсөн болох тэр би нэг нөхөж яриад байна.
Тэгээд 50 дахь өдөр гэж 50 дахь өдрийг одоо тухайн үед бол 50 гэдэг чинь пента гэсэн үг аахгүй грекээр. Тэгээд Pentecost гэхээр зэрэг одоо 50 дахь өдрийн баяр гэсэн тэр мутгатай байхгүй юу. Тэгэхээр 50 дахь өдрийн баяр гэж одоо ургацын баяр тэмдэглэдэг гэсэн бол Бурхны ариун сүнсийн 50 дахь өдөрт бууж ирсэн учраас үүнээс хойш Христэд итгэгч нар Есүс Христ одоо золиос болгон өргөгдснөөс хойш 50 дахь өдөр нь ариун сүнс бидэнд ирсэн. Өнөөдөр ч тэр бидэндээ хамт байна гэж ингэ тэмдэглэдэг ба. Ариун сүнс ирсэн шалтгаан юу гэвэл Бурхны үгийг тэгээ ариун сүнс бидэнд маш тодорхойгоор хамгийн түрүүнд ойлгуулж өгөхийг хүсдэг. Тэр ариун сүнсний тусламжгүйгээр бид нар Бурханд итгэх ямар ч боломжгүй гэж Библи хэлдэг. Ариун сүнс байхгүй бол бид нар Бурханд итгэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр зэрэг хэрвээ Бурханд итгэдэггүй хүн байвал тэр хүнийг одоо хараахан ариун сүнс түнд хүрээгүй байна гэж бид нар үзэж болно. Харин хүн одоо ямар нэг байдлаар мэдлэг нь нэмэх нь ч гэсэн тэгээ жоохон ч гэсэн одоо итгэлийн амьдрал одоо Библийн мэдлэг нь ч гэсэн бага хэрнээ бид нар уулзаа тэр хүн үнэхээр Христэд итгэцэн байгаа бол тэр хүн ариун сүнстэй гэж бид нар тооцдог. Тэгэхээр зэрэг ариун сүнсний их бага байна гэдэг тэр хэмжээг бол дараа нь хүмүүс ингэж гаргаж ирсэн. Тэгээ дараа нь хүмүүс гаргаж янз бүрийн хэллэгийн алдаа байсан уу? Эсвэл хүний одоо нөгөө нэг юм хэмждэг арга барилаас болсон уу тийм ээ? Тэгээ одоо ариун сүнс ихтэй багтай гэж хүмүүс ярьдаг болсон ба. Тэгээд юуны Үйлс номон дээр тэр бол ариун сүнс одоо ариун сүнс ихтэй юм сүнслэг хүн байлаа гэж ингэж ярьсан байдаг. Тэгэд ихэнхдээ бол бид нар энэ ариун сүнсний их бага хэмжээний талаар ойлгохдоо бид нар юу гэж хамгийн түрүүнд ойлгох ёстой гэвэл Бурхны үгтэй ойрхоноор бид нар ойлгож болно гэсэн. Бурхны үгтэй ойрхон хүн гэж те. Бурхны үгийг ингээд эрхэмлдэг, итгэдэг, бүр амьдралдаа ингээд те нэг байнга ажиллаж явдаг гэдэг шиг юм баггүй тийм ээ. Нөгөө яг хамгийн түрүүний ойлголт бол Бурхны үгийг уншдаггүй хүнийг бид нар ариун сүнс ихтэй гэж ерөөсөө ойлгож болохгүй байхгүй. Ариун сүнстэй ойрхон байна гэж ойлгож чадахгүй. Тэгэхээр номер 1 ойлголт бол Бурхны үгийг үнэхээр уншдаг, бясалгадаг, итгэдэг, бүр найддаг те. Тэр үгээрээ амьдрдаг болоод тэр хүн үнэхээр сүнслэг хүн байна гэж бид нар харж байна. Хоёр дахь ойлголт. Ингээд ариун сүнсний бас өдөрдмжинд өөрийгөө өгч хэрэглэгдэж байгаа хүнийг бас бид нар сүнслэг хүн байна гэж харж болно гэсэн. Тэгэхээр одоо бид нар ихвчлэн сүнслэг байх, ариун сүнсээр хөтлүүлээд одоо түүний дагуу ингэж одоо өөрийгөө өгч хэрэглэгдэж байна гэдгийг дандаа гайхамшиг үйлдэлтээр ингээд харж гад байдаг. Үгүй ээ. Жишээ нь одоо ийм байж болно ш. Би өнөөдөр ярих гэж байгаа юм руу яг орчих гээд байна л да. Одоо жишээ нэг ийм байж болно ш. Итгэлийн чинь эсрэг юм байж болно шүү дээ тийм ээ. Итгэлийн чинь эсрэг юм байж болно шүү. Өчтөр би нэг бас нэг 2 3 өөр төрлийн шашинтай хүнтэй яриа сууж байгаа. Нөгөө тэгсэн чинь нэг хүн одоо нэг хиндүү шашинтай хүн байхгүй. Баярлаа. Хиндүү шашинтай хүн байсан байхгүй нэг залуу. Тэг үсээ ингэж хиндүү биш нөгөө сик гэд шашин. Тэг нөгөө толгоогоо боддог шүү дээ. Энтхэгийн зарим нэг тийм шашин байдаг. Тэгээд үсээ их урт ургуулт юм байна л да. Тэгээд заавал тэгж урт ургуулах ёстой мó гэсэн чинь ерөн зөвөр өөрийгөө би тийм хүн гэдэгтэй ингээ үнэж байгаагаа харуулж байгаа юм гинэ. Тэгсэн чинь нэг муслим одоо итгэлтэй хүн тэгж асууж байгаа. Хэрвээ чи ингээ ажилд орсон чи чамаг ийм урт үстэй байж болохгүй гэж тэгвэл чи яах вэ гэж байгаа байхгүй. Өндөр цалинтай ажил. Тэгсэн чинь би тэр ажилласаа гарна гэж байгаа байхгүй. Би үстэйгээ үлдэхийг л сонгоно гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг иймэрхүү тохиолдолд чи Христэд итгэдэг байж болохгүй. Эсвэл бидний Христэд итгэлийн Библиэлд одоо үн цэнтэй тооцдог зүйлийг маань үнгүүдүүлдэг газарт бид нар одоо цалингаасаа болоод тогтож үлдэх үү гэдэг сонголтонд ирэхэд ариун сүнс бидэнд сануулж болно шүү дээ. Чи эндээс гараа. Тэ? Энд чиний Бурхныг доромжлохыг чи зөвшөөрж болохгүй. Тэгвэл тэрийг дагаж байгаа бол тэр хүн сүнслэг хүн байхгүй. Тэрнээсээ заавал ингээд нөгөө нэг те одоо нэг дэлхийд дээр нэг цөөн хэдэн харагдаад байна шүү дээ. Одоо их бас ингээд видео медианы явж байгаа хүмүүсийг л бид нар сүнслэг гэж хараад байна шүү дээ. Иш үзүүлдэг ч юм уу, одоо өвчин эдгээдэг ч юм уу. Янз бүрийн төрөл бүрийн гайхамшиг үйлддэг хүмүүсийн бид нар сүнслэг гэж бодох гээд байдаг. Үгүй ээ. Сайн ярьж байгаа, сайн илтгэж байгаа болгон бас сүнслэг биш ээ. Тэгэхээр сүнслэг байх гэж яг юу хэлээд байгаа? Тэг нөгөө Бурхны үгтэйгээ ойрхон.
Тэгээ тэр үнэндээ үнэхээр итгэдэг, энэ үнэн дээр баттай зогсдог, итгэлээ үүнийхээ дагуу сахидаг хүнийг сүнслэг хүн гэхэд байгаа байхгүй. Ойлгомжтой юу те? За тэгээд тэр нөгөө цааших юмнууд нь бол дараагийнх нь бол хамгийн түрүүний чухал ойлголтууд энэ дээр явж байгаа шүү. За тэгээд өнөөдөр би та бүхэн юу яахгүй юу? Сүүлийн баг 2 сар шахуу манай хүүгийн баг уг нэг хийчээгээд ганд ингээд дандаа хожигдсан. Нэг бол тэнцчээд ирсэн. Ялдагвэ ирсэн. Өнөөдрийнхөө тэмцээн дээр яллаа л да. Тэгээд тэр ер нь ялах гэдэг чинь айгүй тийм сонирхолтой асуулт болчиход байна л да. Тэгээ өчтөр бас ингээд нэг Парист нэг буу юм болсон юм байна шүү дээ тий. Одоо Францд. Францын баг чинь одоо нөгөө Европынхоо юуны авраг гэдэг лээ. Тэр чинь аврагуудын лигтээ одоо нэг төрүүлчихсэн. Тэгсэн чинь нөгөөдөө ялалтаа тэмдэглэх гэсэн залуучууд эренгүүтээ үүмэн гаргаа сүулдэ бүр тэнд ингээ баахан хүн баривчлагдаад бүр шаал эсэргээр юм болоо гэсэн. Нөгөөд уг нь баяр хөөр байгаад ягсан шүү дээ. Манайхан чинь нэг олимпиад алт авсан чинь Улаанбаатар шүү дээ бөөн болсон гэж үстэй тий. Юу тэнд чинь харааж өрөөж байгаа юм байхгүй. Нэгнийгээ тэрвэрч биврээл гар мараа ингээл нэг бөөн ингээл баяр хөөр болоо. Тэгэхээр жинхэнэ одоо ялалтыг хүлээж авж байгаа тэр байдал эндээс харагдаж. Би бас ингээ бодохгүй юу. Бас нэг саяхан юмаа ингээд шийдэхдээ шийдвэр гаргахдаа шоо хайдаг хүний тухай би сонссон. Тэгээ итгэгч хүн баггүй юу. Тэгээд хариулт нь бурхнаас юм чинь залбирж байгаа би шоо хайцдаг гэдэг байгаа байхгүй. Тэгчээд ингээд хамгийн гол нь 6 тоотой шоо хаяад байгаа байхгүй. Тэгээ 6 тоотой шоо гэхэр чинь 6 төрлийн хариулт хүсэж байна да тий. Тэгэхээр Библиэлд өрн тэр хуучин тэр юм шоо хаях маях талаар юу гэж байдэн гэхээр шавх хаях гэж байдаг тий. Шавх хаях гэхээр тэр нь 2 талтай л юм баг. 2 талтай мод байгаа. Тэгэхээр нэг нь yes no л ахгүй ерөөсөө тий. Тийм үгүй л гэсэн хариулт байхгүй. Тэгэхээр та хөшгөө хаачч болно шүү дээ тий. Яг тэгин. Тий. Би ойлгож байна. За тэгэхээр шавх хаях тал дээр Библи бол үнэхээр тийм байсан. Өнөөдөр бид нар шавх хаях нь бас яг зөв юм уу үгүй юм уу? Тэгээ бурхнаас бид нар одоо yes no хариултыг сонсох гэдэг шүү дээ тий. За бурхан би ингэх чинь тэгин зөв юм уу үгүй юм уу? За шавх хайж болох уу? Та юу гэж бодож байна? Шоо гэж хэлээгүй шээ заяа. Шоо чинь шал өөр юм уу? Бурханаас та зөвшөөрж ин үгүй гэдэг нь тийм гэдэг байгаа мó гэдэг асуух нь зөв үү? За зөв. За тэгс чи таны яг хүсэж байгаа шиг хариулт бүхгүй бол яах вэ? Залбраал та 40 хоног мацаг барьж байгаа л. За эзэн за одоо цаг нэрлээ. Энэ шавгыг би ингээ шидлээ. Yes гэвэл би яг энийг сонголоо. No гэвэл би эргээд явлаа гэдэг хариулт байхгүй заа. Шавгаа хайлаа. No гэж. Та дотороо юу хүсэж илаа? Yes хүсэж өстэй. За энэ дээр би та бүхэнд бас нэг сайхан ойлголт өгье. Ялах гэдэг дээр бүх зүйл yes ч вэ, no ч вэ, ялалт болон ялагдал бүгдээр бурхны моторт байд юм а гэдэг юм сэдвээр ярих гэсэн. Сургаалт үгсийн 16-гийн 33 дээр шавг хаявч шийдвэр бүрэн эзнээс ирдэг. За тэгвэл энэ шавг хаягтаар нэг юм ярих гэж байна. Бүх улс орон даяараа зөвхөн одоо шашны мөргөлийн зорилготойгоор гэх юм уу те бурхны өмнө бурхны хүслийг асуух зорилготойгоор нөгөө тахилч нар шавг хайдаг гэсэн. Мөн бас ямар тохиолдолд шавг хайжсэн гэхтээ одоо тахилч нар байна шүү дээ. Тэнгүүд чинь одоо ээлжээр одоо тэр нэг онцгой арин газар руу жил бүр ингээд болдог нөгөө тахилын одоо юунд ингэж зориулж хинийх нь ээлж вэ гэдгийг сонгохдоо шавг хайдаг гэсэн байна. Тэг ингэж шавг хайхад асуудал нь юу гэхээр тэр шавгны хоёр талд нь ч юм уу хүний нэр байх байхгүй юу? Тэнгүүт чинь одоо за энэ манай юм уу уянга юм уу гэсэн хоёр нэр л байгаа байхгүй юу? Тэнгүүт чинь тэд нэр одоо нэг юм одоо бурханд ингээд үйлчилж байгаа ч гэсэн онцгой ариун газарт орох үед би бурханд таалагдахгүй ямар нэг юм хийгээд бурхан миний амийг авал яах вэ? Тэ?
Бурхны ариун байдалд тэнцэхэргүй би тийм байгаад би гологдвол яах вэ? Тэгээ шавх хаянгууд миний нэр сонгогчингууд миний одоо өхөл амьдрал шийдэгдэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр би өөрийгөө өгөхөд бэлэн байсан тохиолдолд би шавх хайж байгаа байхгүй. Шавх хайхын зөвшөөрдөг байсан. Тэгэхээр энэ бол айгүй тийм бас чухал бас болгоомжтой хандах ёстой зүйл. Шавх битээ хаяар. Би тэгжил зөвлөө. Шавх битээ хаяар. Эзнийг битээ сорь. Тийм ээ? Харин тэгсэнд орвол Бурхны хүслийг асуугаад суу. Түүний үг бидэнд ярьдаг штэ. Хүн төрлөختөн эртээр үеэсээ шийдвэр гаргахдаа шавх хайж, суглаа татаж, аз туршиж ирсэн. Өнөөдөр ч хүмүүстэй одоо азтай эсвэл азгүй өдөр гэж ярьдаг. Хожил, ялагдлыг бол бид тохиолдол гэж боддог тийм ээ. Хаста өнөөдөр азтай байлаа, ялцсан. Өнөөдөр тэд нар хаста азгүй байлаа, ялагдцсан эдэр ингэж. Амжилтыг бид нэр амжилт гаргачих юм бол өөрийнхөө чадвараас энийг гаргалаа гэж бид нар боддог. Хэрэв бүтлгүүтжүүл яах вэ? Азгүй талаар тайлбарлцдаг. Жага азгүй ачлаа гэж тайлбарлцдаг. Тэгээд энэ дээр энэ хэсэг нь жоохон ойлгомжгүй. Хүн болго юм болгонд нэр өгөөд ингээд тайлбар өгөөд холдуулаад байгаа байхгүй. Хизээч энийг бурхантай холбож бодохгүй байгаа байхгүй. Библийн үгч хэлдэг байхтэр энэ сургаалт үгсийн 16:33 дээр шавх хаявч шийдвэр бүр нь эзнээс ирдэг гэж хэлсэн байна. Ямар шийдвэр вэ? Энэ эзнээс буюу бурхнаас ирдэг гэж хэлж байгаа. Бидний санамсаргүй эсвэл тохиолдсон гэж боддог зүйлс нь Бурхны эрх мэдлийн дор байдаг гэдгийг энд хэлж байгаа. Өнөөдөр та бүхэнд хуваалцах байгаа дөрвөн зүйлийн нэг нь Бурханд санамсаргүй зүйл гэж юусоо байдаггүй маа. Бурханд нэм санамсаргүй юм гэж юусоо байдаггүй байхгүй. Тэнийг одоо би нэг бүр боддог байхгүй ингээд хүүхдүүд айгүйх ингээд чулуу шидэж юм бүр ингээд нэг чүдэнсний мод өдр ингээд жоохон зайтай газар босгож жагаад чавхаар харуулж марж ингэдэг гэсэн. Би тэрийг ерөөсөө хондгүйсэн байхгүй. Ерөөсөө хондгоо. Тэгээ нэг өдөр ингээд зүгээр санаадгүй ингээд нэг залхуураад нэг чулаа аваад шийдэж онцсон. Тэрнээс хойш би өөрийгөө бүр ингээд юм болгоныг онч чаддаг гэж бодоод эхлүүл яах вэ? Тэгээд тэр хүртэл болохоор чинь би ерөөсөө айгүй хазгүй би ерөөсөө ондгүй л гэж бодоод яваад байгаа шүү дээ. Гэтэл чинь хамгийн чухал юм нь бид нар нэг юм амжилт олчвол үүнийг би өөрийнхөө чадвар гэж бодоод байгаа. Харин амжилтгүй байх юм бол энийг нь бүтлгүүд зүгээр нэг тохиолдол гэж бодоод байгаа. Бурханд ерөөсөө ийм юм байдаггүй байхгүй юу? Түүний хийж байгаа юм болгон дандаа утгатай ерөөсөө. Дандаа утгатай. Заримдаа бидэрт нэг тэгээд тав хүн тэгээд санагддаггүй үгүй юу мэдэхгүй байна. Нэг хэрэггүй газар бороо ороод байгаа юм шиг санагдаад тий? Хэрэггүй газар нар тусаад байгаа юм шиг санагдаад байгаа заримдаа. Тийм үү? Нэг хэрэггүй өдөр нь бороо ороод хэрэггүй өдөр нь ингээд нар гараад ингээд байгаа юм шиг санагдаад бүгд Бурхны бүгд бодод төлөвлөснөөр байгаад байгаа байхгүй юу? Тэг ингээд бодох төр Бурхан ерөөсөө алдаа гаргадаггүй гэдэгт бид нар бүр яалж явахгүй итгэх ёстой шүү. Тэ? Шавх хаях нь хүний хувьд юм санамсаргүй мэт харагддаг. Тэ? Ингээд зүгээр шидэд чи дахиад шиддэг гэж заавал бид нар нэг шавх хаях юм бол таалагдахгүй хариу гарна тэ. За юмыг ажиг дахиад шидчих гээд. Тэгээ нэг би сайхан нэг Instagram-ийн нэг инээтэй видео харж ирсэн. Ажилдаа явах тэгээд нөгөөт нь болохоор өвчтөө гэж хэлээд дуртай юмныхаа араас явах гэж байгаа байхгүй. Тэгснээр нөгөө одоо угаалтурны чинь одоо нөгөө гоожурын хэсэг байгаа шүү дээ. Ус гоождаг тэр бөмбөр хэсэг рүү тенсний бөмбөг шидэж байгаа байхгүй. Хоёр өөр өнгөтэй бөмбөг шидэж байгаа. Тэгсэн чинь ингээд гал юу ялалт нь 3 боломж өгчиж. Тэгээ айл нь 2 боломж нь дүүрчихгүй юу? Тэнгүүд нөгөөдөг чинь хамгийн сүүлийнхээгаа шидэхдээ нөгөө өвчтөө гэж хэлээд өөрийнхөө одоо хүссэн зүйлийн араас явах гэдэгтээ зориулж шидэж байгаа бөмбөгөө 2 болгоо шиддэг гэж нөгөөдөг чинь нөгөө үгүй өгцэн тэр юм байхгүй байгаа байхгүй те. Бөмбөг нь байхгүй болсон. Тэгээ яг хүний сонголт яг ийм байгаад байгаа байхгүй. Тэгээ тийм болохоор бид нар алив нэг зүйл өөрсдөө сонголтод ямиг тааруулах гэдэг бол дандаа буруу байдаг гэдгийг би хэлэх гээд байна. Бурхан ерөөсөө санамсаргүй юм гэж ерөөсөө байхгүй гэсэн. Тэр бүх тоонуудыг мэдж байгаа. Ямар тоо эргэж буух юм, ямар тоо яах юм, ямар хариулт гарах юм бүгдийг нь мэдж байгаа. Үр дүнг нь мэднэ, эцсийн шийдвэрийг нь ч тэр айл хэдийнэ гаргацсан байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд бид нар тэлчлээд үгүй
үгүй гэдэг ах ямар шаардлага байхгүй. Есүс ингэсэн байгаа шүү дээ. Лук номын 12-ын 6-аас 7 дээр 5 ширхэг те 5 бор шувууг 2 хүн задгаа зоосоор худалддаг бусуу. Гэсэн хэдий ч тэдний нэгэнч Бурхны өмнө мартагдахгүй гэсэн. Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон. Тиймээс бүү ээ. Та нар олон бор шувуунаас ч гэсэн эрхэм үнэтэй гэжэлсэн. За баянгэр л одоо бас жоохон нас явсан чинь те нэг бас үс мөр шингэрээд байгаа юм шиг те. Ер нь тоолж болох үз юм шиг. Тэгэхээр одоо Бурхан одоо намайг одоо төрөхөд нэг 2 үстэй заяасан бол тэрнээс хойш одоо өнөөдөр олон жилийн дараа бол би нэлээд олон үстэй л байгаа байхгүй тий. Тэрийг бодвол дунд нь бас нэг жоохон залуу бас явсан тэр үед бол бас л замбраагийн хүстэй л тоолохын аргагүй юм шиг. Бүгдийн Бурхан хідэн насанд нь хідэн үстэй хідэн шүдтэй ямар хэлбэртэй байхаар төлөвлөсөн баг. Бүх зүйл Бурханы мотор Бурханы шийдвэрээр санаандгүй юм гэж юусоо байхгүй гэсэн. 5 бор шувууг 2хан задгаа зоосоор худалдаг. Хүмүүсийн хувьд зөв нэг 2 жижигхэн задгаа зоосоор үнэлээд одоо хоол унданд хэрэгэлд юм уу яадаг гэсэн бүү мэт тийм ээ. Ямар ч байсан хэдэн бор шувуу барьж аваад тэргээ зах дээр авчиж зарчдаг. Тэгээ тэр нэг шалахгүй тий. Та нар тэгж боддог. Гэтэл Бурхны нүдэнд тэр 5 бор шувуу чинь яадаг гэлээ? Ерөөсөө мартагдахгүй гэж байгаа байхгүй. Тэдний нэгэн ч ингээд Бурхан бүгдийг тоолсон байгаа шүү дээ гэж тийм ээ. Тэгнэ шиг та нар тэр бор шувууны хажууд хамаагүй үн цэнтэй. Та нарын толгойд ширхэг үс чинь хүртэл тоологдсон байгаа гэдэг чинь Бурхан та бидний төлөө үнэхээр төлөвлөгөөтэйгээр харж байдаг гэсэн үг байхгүй. Бидний амьдрал түүний өмнө үнэхээр тооцогдсон байгаа гэдгийг бодорой гэж хүсэж байна. Амен. Бор шувууны хүний гарт орж худалдагдах нь хүртэл Бурхны мэдлээс гадуур биш бол бидний амьдралын том жижиг үйл явдал болгон түүний хараанд байж байгаа гэсэн үг. Заримдаа бид яагаад энэ ажилд орчваа те. Яагаад энэ хүнтэй дахиад таарчваа. Яагаад энэ боломж надад ирчвэ гэл. Бид нэг ойлгохгүй зүйлстэй бид нар тулдаг тийм ээ. Хожим эргээд харахад Бурхан тэр бүхнийг удирдах хөдөлж байсныг нь бид нар ойлгож болдог. Би таагүнд ярьжсэн те нэг одоо наашаага дуудлагатай гэдгээ мэдээд тэгээ уг нь бол нөгөө энд намайг би энэ чинь 6 сар байчаад буцаж очиод хурмурмаа хийх гээд байгаа шүү дээ. Тэгээд би ингээд албан ёсоор ингээд буцаж дуудлагынхаа дагуу орж ир ингээд бодоод ингэсэн. Энд байгаа хүмүүс хүртэл ингээд баг бүгдээрээ үлдчихэд визээ солиод тэгээ бичиг баримтаа авцсныхаа дараа энд нөгөө эмгтэйгээл татаад авчихна шүү дээ. Хурмурмаа энд хийж болно шүү дээ гэдэг. Тэгээ одоо бол бид нар энэний зовлон бол айгүй сайн мэдчихэж байгаа шүү дээ. Тэгсэн бол одоо суугааж өгөөч өө те. Тэгээ амьдрал өрнөөч үгүүч өө. Тэгээ тухайн үед би хүний одоо хэлж байгаа дуу хоолойг дагсан болвол үнэхээр амьдралдаа маш том алдаа гарах байсан баг. Тэ? Ер нь бол харин тухайн үед ингээ Бурхны тэр өгж байгаа зүрх сэтгэл маш их ингээд энэ дотор өгж байгаа тэр одоо нөгөө тэр дуудлага, эрмэлзэл, тэмүүлэл тэр бүх тэр одоо сэтгэл хөдлөл бүх зүйл ингээд Бурхны ариун сүнс хөдөлжсэн гэж би боддог. Тийм болохоор хүмүүс юу гэж хэлж байгаа нь би бол шийдсэн бол шийдсэн. Шидээд очисон тэндээ гаццсан заяа. За жил гарan гацдаг. Тэгээд тухайн үед бол энэ жил гарan гацхтаа ерөөсөө юу ч ойлгоогүй. Гэхдээ уг нь таны дуудлага гэж ойлгосон юмсан. Та чинь яач вэ те. Тэгээ Бурханаас өдөр болго ингээл босоод хоёлаа явигаал өөлн те. Бурхан минь одоо юу болж байна. Энд одоо хийсэн юм байхгүй. Тэгээд ингээд нэг ер нь бол нэг имерхүү агаад яаш та. За ингээл эхнэр ингээл би давхар болчлаа. За одоо асуудал нэгээр нэмэгдэж дахиад хүүхд төржүүл бүр ингээл асуудал хүндэрнэ. Тэгээ залбираал ингээ байсан. Тэгээ дараа нь тийм ээ одоо ингээ бид нар эндээ ирсэн хойноос тэр дараа нь юг эргээд харсан гэхтэр тэр жилийн хугацаанд тэгээ бидний амьдралд ингээ айгүй олон юм болж өнгөрсөн байхгүй. Яг тэр Монголд байхад байхгүй. Тэгээ бид нар маш удаан хугацаанд тэгээ нутагтаа эргэж ирэхгүй юм байна.
Тэгээ энд нэг эндээс одоо тэр жилийн хугацаанд болж өнгөрсөн зүйлд бид нар энд ирсэн байсан болол эрт ирсэн байсан болол тэнд тэрийг туулж өнгөрөхгүй, амсаж мэдрэхгүй, тэрэнд өөрсдөө оролцож чадахгүй, өөрсдөө зориулж чадахгүй өнгөрөх байсан. Хамгийн том надад санаж байгаа нэг 2 3 л юм. Тэгээ бос нь бол айгүй олон жижиг юмнууд ингээд бурхан хийж гисэн ба. Нэг юм нь манай ээж савны хавдартай гэдэг нь мэдгдсэн баг. Тэгээ зүгээр нэг юугаа би энэ нэг юм жоох оншин олдохгүй, учир нь олдохгүй байгаадсан. Тэгээ би нэг таньдаг эмчтэр авчихсан. Тэгээ содлос эмчтэр. Эмгтээчүүд эмч ахгүй. Тэгээ үцчгээд царай сонир болцсон гарч ирсэн манай ээж нөгөө талд хувцас өмсч ирсэн юм яасан. Над руу гарчснаа. Манай яг одоо ээжийг аваад энэ хавдар судлалын юу руу яв, тэ? Эмнэлэг рүү яв. Яг одоо гэсэн. Яаралтай хагалгаанд орвол яасан гэсэн чинь ээж чинь савны хавдартай байна. Одоо юу ч дамжруулж болох. Яг одоо яв гэсэн. Тэгээд гайхаж байгаа чи яг юу хийх ёстой юм бол. Тэгээ яах вүлээ. Тэгээ ямар ч байсан манай ээж тэр хагалгаанд орсон тэ одоо 20 гаруй жилийн өмнөх юм ярьж штэ. Тэ хагалгаанд орсон. Тэгээ тэр өвлөн би чи ганцаараа машин барьдаг хүн байсан болохоор манай аав чинь нэг машинтай нөгөөдг нь би ундаг. Тэгээд ээжигээ би зөөгөөд ингээд бас нэг хэдэн удаа бас ингээд тэ туяа амжилгаанд яваад ингээд үйлчлэх тийм боломж гарсан. Тэгээд тэрнээс хойш энэ 20 гаруй жил тийм боломж юусаа гарахгүй. Хамгийн номер 1 юм тийм. Хоёрдугаарт нь би чинь нэг монголчин бас нэг манай библийн сургуулийг ингээд Монголын юу чинь жоохон ингээд боловсролын юу систем ингээд хавчаад байдаг байхгүй. Одоо хүртэл улсаас нөгөө ингээд бакалавр, магистр зэргийг зөвшөөрдөггүй шүү дээ. Тэнгүүд нөгөө манай сургуулийнхын ер нь залбираад хөөцөлж исэн чинь бүр ингээд Азийн бүрийн дэлхийн хэмжээний тийм холбоонд илсээд тэгээд тэр юуны библийн одоо тэр бакалавр, мастера тэн холбооноос авдаг болсон байхгүй юу. Тэгээд би чинь нөгөө библийн сургуулаа төгссөн мөртлөө мастер авч чаддаг, биш нэг бакалавр авч чаддаг байсан байхгүй юу. Хэрвээ тэр боломж тэр үед бүрдээд би бакалавр авч амжаагүйсэн бол бид нар визэнд ороход нөгөө зэрэг гологдох байсан байгаа байхгүй. Чи энийг яхад боловсрал чинь нэмгээ юм байна гэдээ авахгүй байх. Виз өгөхгүй байх магадлалтай байсан баг. Тэгээ гих мэтлэн бидний амьдрал болж өнгөрсөн юм болгон бидний одоо нэг юм заримдаа нэг гацаанд орцсон одоо ч тийм байж болно тийм ээ. Ойлгохгүй зүйлсүүд чинь бурхны хувьд санамсаргүй зүйл хизээж биш гэдгийг л би хэлэх гээд байна гэсэн. Хожим эргээд харахад бурхан тэр бүгдийг ирээдүйн чинь төлөө удирдах хөтлөж байсныг нь ухаардаг явахнэ. Хоёрдугаарт нь ялалт нь бурхнаас ирд юм аа. Ялалт тэр хожил бүгд бурхнаас ирд. Тэгэхээр хүмүүс хүч чадал туршлага мөнгөөр л ялдаг. Тэгээ эрх мэдлээрээ л ялдаг гэж боддог. Харин сургаалт үгсийн 21-ийн 30-аас 31 дээр юу гэж байдгүй гэхээр эзнийг сүр чадах мэрэгэн ухаан, оюун бодол, зөвлөгөөч гэж юр үгүй. Хүлэг мордыг тулааны өдөрт бэлддэгч ялалт эзнийх болоо гэсэн баг. Тэгэхээр айл хүчтэй техниктэй одоо тухайн үед байх тийм айл хүчтэй техниктэй хүчит морьтой моринд хэрэгтэй байгаа айрам нь ялж байгаагүй маа. Бурхан хэнийг нь ядуулахыг хүсчихсэн тэр нь л ялсан байхгүй. Хүмүүс гайхаад байдаг штэ. Одоо тэр 800 жилийн 13 дугаар зууны үед монголчууд яаж одоо ийм хүн цөөхүүлээ байж энэ дэлхийн талыг хүртэл ингээд дайлаар мордчихв гэл ингээд гайхаад байдаг. Монголчууд ч өөрсдөө гайхажсэн баг те. Тэгээ тийм болохоор юу гэж хэлж байгаа Тэнгэрийн таалал гэдээ яваад байгаа шүү дээ. Мэдхгүй тэгэл ялаад яваад байгаа байхгүй өдөр чинь те. Үгүй чи амар хүчрхэг улсууд байж л байгаа шүү дээ. Ялгаад яваад байгаа байхгүй. Энийг дандаа нөгөө чадвартай нь холбоод бодоод байдаг. Гэхдээ тэр тухайн үед амьдарч байсан тэр хаадууд, тэр удирдагч нар бүгд юу гэж Тэнгэрийн таалал байна гэж зөвшөөрж ирсэн юмыг одоо өнөөдөр 21-р зуунд бид нар чинь манай тэр үеийн зэвсэг нь ийм байсан байхгүй, уур чадвар нь ийм байсан байхгүй. Ааста морь ундаг чадвар мэдээж тэд нар чи хэрэгтэй. Морьдч хэрэгтэй. Тийм ээ? Одоо нөгөө туршлагач хэрэгтэй, бэлтгэлч хэрэгтэй. Тэгээ хангамж хэрэгтэй, мөнгө төгрөгч хэрэгтэй. Гэхдээ ялалт нь бурхнаас ирдэг. Эцсийн ялал бурхнаас ирдэг. Тэгэхээр одоо хуучин гэрэн дээр Давид хаанч болоогүй байсан тийм ээ. Тэр зүгээр нэг хоньны зэлэн дээр байсан хүн. Малын одоо юу лээ хоноо хариулаад хур гიშгэ хөөгөө явжсэн малчин хүү.
ах нарыгаа одоо дайнд явсан ах нарыгаа эргэж очичхоод тэгсэн чинь бүхэл бүтэн Израилийн одоо армийг ингээд нэг Голиат гэдэг нэг 3 метр өндөр нөхөр ингээд доромжлоо зогсчихсэн. 6 тохоо гэдэг чинь ойролцоогоор 3 метр байгаа байхгүй. Амар том хүн байгаа ч тийм. Би ч одоо нэг оргил болттой нэг тэрлабусын цуг ингээд зэрэгцээ зогсож үзчихсэн байхгүй. Яа ямар том юм бэ гэж бодчихсан байхгүй. Бүр ингэнэ тэрлабус чинь бас хөөрхөн өндөр штэ тий. Хамгийн хойдолт нь нөгөө шатан дээр ингээд жоохон ингээд нуглараад толгоо ингэж зогсож байгаа байхгүй ингэж. Тий. Тэгээ би энэ том автобус хүртэл жижигж шít гэж бодож ирсэн. 3 метргээ бодоод үстэй. Тэнд бүр ингээд суудсан багтаа тонгоох нь шүү дээ. Ийм хүн ингээд тэр чин бас нөгөө Филистинийхаа Гарамга Баатар Голиат гэж хүн байсан. Тэр зүгээр нэг жирийн тулаанч байгаагүй. Зүгээр жирийн нэг авраг бит байгаагүй. Тэр тулаанч байсан байгаа тоххой. Гэтэл Давид түүнтэй би тулалдыг гэсэн баг. 40 өдөр хинч тэр хүний одоо нөгөө эрүүл тулаанд гарч ирж зүрхлээгүй. Гараа тулчих юм бол ялагдчих тэр зэрэг одоо израилчууд ялагдсан болчих гээд байдаг. Тэгээ хинж гарч чадахгүйсэн. Хаанч бүр тэр Саул хаан бол Израилийн одоо бүх ирчүүдийн дотор толгоо өндөр хүн байгаа шүү дээ. Хамгийн том битэн тэр Саул хаан шүү дээ. Сүрлэг амтан байгаа шүү дээ. Бол тийм. Тэгсэн юу болсон? Айцсан байсан. Харин Давид тэр Голиаттай тулдсан авраг бит. Хүнийхээр бол яавч ялахааргүй байсан ч Давид хэлсэн байгаа. Энэ тулаан эзнийх юм а гэж хэлсэн байна. Тэр юунд итгээд байгаа вэ? Ялагч энэ хүчтэй нь биш харин бурханд найз хүнийх болох юм а гэдэгт итгээд исэн хүн байгаа байхгүй юу? Бурхан хамт байна. Бурханыг доромжилсан энэ хүнийг бурхан заавал шийдгэн гэж ингэж итгээд байна шүү дээ. Тэгэхээр тэр бурханд найдаж байгаа тэр хүү тэгээ одоо нэг өсвөр насны хүү одоо тэр 3 метр биетэй тэр одоо авраг биетийг ялсан байгаа байхгүй юу? Аамен. Эзэн болвол тэр ялагч нь байсан юм аа. Аамен. Тэгээ амжилт ирэх үед би чадсан, би ухаантай байсан гэхээсээ илүү бурхан надад нэгүсэл үзүүлсэн гэж хэлж сурах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. За сая Улаанбаатарт юу боллоо? Маратон болсон тий. Тэгсэн чинь нэг ингээд 100% Jesus гэж битсэн бахан залуучууд гүрсэн байгаа байхгүй. Тэгсэн нэг охиныг бүр идлээ. Тэ Мишель гэдэг охин байгаа шүү дээ. Тэгээ тэр айгүй бас юм игдүүтэй хөөрхөн охин тий. Тэгээд тэр чинь бүр ингээд баг хэдэн зуун мянганч дагагчтай бүр янзын тийм юу юм бэ шүү дээ. Алдартай юм бэ шүү дээ. Тэгсэн тэр охин бол ерөөсө хин өөрийгөө юу гэж хэлэх үү дараа нь өөрт нь юм дайралт ирүү юу тоохгүй байхгүй. Тэгэхээр инээгээд те. Тэгээд ингээд тэр чи одоо хэдэн километр ч үлээ гүг ороод ирж байгаа шүү дээ. Тэгээ дахиад гүйж орч чи юу гэж хэлж яах вэ гэхээр би өөрөөр бол чадхааргүй байлаа. Тэгээ харин бурхан надад хүчийг өгсөн учраас тэгээд нөгөө Филиппо номноос иш татж байгаа хэлж байгаа шүү. Итгэлээ ингэж бүр хинээ ч юм айхгүй ингэж тунхаглаж байгаа охин байгаа байхгүй. Тэр охиныг ингээл инээгээд хэлж байгаа айдар бол зүгээр л гэрэл гэгээ авчирж штэ гэдэг ерөөсөө ёо ямар мондогтэй ямар сайхан юм. Тэгээ 100% Jesus гэх. Тэгээ манай баг хүртэл ч нөгөө тэр толгой дээр юуг нь харчаад энэ нөгөө нэг хөлөмгийн алдартай Нимар гэдэг нөгөө тамирчин байдаг штэ. Тэгээ хөлөмгийн. Тэгээ Нимар чинь бас ингээд толгой дээр тэгж тийм юм юу зүйлс юм байна л да. Яг цагаанаар бичээд 100% Есүс гэж бичсэн те 100% Jesus гэсэн. Тэгээ яг тэрийг ерөнхийдөө бол дөөрөөсөн байгаа хгүй тэд нар. Тэгээд тэр залуучууд үнэхээр мундаг байна. Тийм ээ? Мундаг байна. Тэгээ тэд нар бол ингээд бүр нийгмийг бол одоо итгэлээр хөдлөж шít. Бүр ингээд игдүүцүүлж болохоо хөдлөж шít. Тэгээд талзуулаад байгаа даа биш ерөөсөө. Итгэлээ тунхаглаж байгаа байхгүй. Тэгээд итгэдэггүй хүмүүс хүртэл хэлж байгаа байхгүй. Энэ охиноор би бахархаж чинь өөрөө итгэлийг хинээс ч аахгүй ингээд хэлж чаддаг. Би бахархаж чинь гэсэн хүмүүс зөндөө байгаа байхгүй. Тэгээ одоо нэг жоохон муухарлаад муу хэлж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр тэр охины хэлж байгаа үг нь ерөөсөө үндсэндээ юм байгаа байхгүй. Бурхан надад нэг үсэл үзүүлээд би энэ одоо маратоныг давж чадлаа гэж хэлж байгаа байхгүй. Вау. Тийм ээ? Энийг л үнэхээр бурхан биднээс харахыг хүсэж байгаа. Тэгээ бид амжилт олсон үедээ
өөрийнхөө чадвараар би энэ хүрлээ гэж ярих биш. Бурхны нэгүслэр гэж бид нар ярих нь үнэхээр чухал байх гэдэг шүү дээ. Бурханд итгэдэг хүн л ингэж хэлнэ. Аамен. За тэгвэл 3 дугаарт нь за би 2 юм ярьсан. 1 дугаарт нь бурханд санамсаргүй зүйл гэж ерөөсөй байдаггүй гэж. 2 дугаарт нь ялалт нь бурхнаас ирд юм аа. Тэгэхээр хэрвээ та амжилт гаргаад ялсан бол 100% Есүс тийм ээ бурхны хүч чадлаар нэгүслэр энэ амжилтанд би хүрлээ гэж хэлээрээ энэ нь та бурхныг алдаршуулж байгаа хэрэг юм шүү. Амен. Нөгөө нэг Үйлс ном байгаа шүү дээ. Үйлс ном тэр дагалдагчдын одоо итгэлээр үйлсийн тухай ярьж байгаа. Сайн мэдээ тараагаад явсан. Тэгсэн чинь Үйлс номын төгсгөлийн бүлэг дээр нэг Херод гэж хааны тухай гарч байгаа. За Херод гэдэг хаан яасан гэхээр айгүй юм сүр жавхлантай ховц өмсөөл гараад ирсэн чинь хүмүүс ингээл дойл үсрээл ёстой нэр юм ярьсан чинь бурхан шиг сонсогдлоо гэх ингээд те. Тэгсэн чинь нөгөө ингээд Херод уг нь еврей хүн, Израиль хүн, юудэ хүн. За тэгээд энэ хүн чинь бурханд итгэдэг хүн байх хэрэгтэй байхгүй юу? Тэ? Одоо Есүст итгэдэг хүн байх. Бурханд нэг хүндэлдэг хүн байх хэрэгтэй байхгүй юу? Хүмүүс түүнийг бурхан шиг өргөмжлөх үед яасан? Юу ч хэлээгүй ингээ айгу таалан сонссон учраас бурхан түүнийг гидсэн одоо нэг хорхоо явуулаад тэгээ гидсний өвчнөөс болоод нас ордог. Газар дээр өгч байгаа. Энэ тухай гарч байгаа. Тэгсэн нөгөө Үйлс номон дээр гарч байгаа хүмүүсийг харах юм бол Паул Барнаб нар чинь ингээд сайн мэдээд тарааж аваад ариун сүнс тэднээр дамжуулаад бас өвчнүүдийг эдгэж байгаа шүү дээ. Өвчтнөө хүмүүсийг эдгээгээд ингэсэн чинь илүү их ингээд нөгөө номлоол хүчтэй яриад ахаар зэрэг хэнийг Паулыг Зүүсгээ нэрлждэг ч үлээ те. Тэгснэ илүү их одоо ингээд бусдад ингээд яагаад байсан чинь бас нэг өөр бурхны нэрээр нэрлэлцээ. Бурханд өргөмжлөх гээд хүрээд ирдэг нөгөө хотынхан. Тэгсэн чинь нөгөө хоёр чинь яадгүй гэхээр хувцаа уурж те эсэргүүцэж байгаа. Хувцаа ураад ах дүүснээр ийм битгий хийгэр. Бид бол бурхад биш. Бид та нартай адилхан хүмүүс гэд хэлсэн чинь хүмүүс эргээд нөгөөдөлөө чинь чулуугаар шитдэг. Ийм асуудал болдог. Тэгэхээр бидний хувьд үнэхээр те бурхны нэгүслэр бид нар өнөөдөр амьд алхаж явж байгаа гэдгээ бүгдээрээ санаж үнийг бид нар тунхагладаа бэлэн байгаараа гэж уриалж байна. 3 дугаарт нь ялагдalч гэсэн бурхны зөвшөөрлөөс гадуур биш байдаа гэж хэлхийг хүсэж. Ялагдсан ч гэсэн, хохирсон ч гэсэн, хожигдсон ч гэсэн, тийм ээ? Ард хоцорсон ч гэсэн энэ бурхны хүслээс гадуур биш ээ. Бурхан энийг бас хүсэж болно шүү дээ, тийм үү? Аамен. Би нэг цэцэрлэг тахта нэг удаа нэг бүр амар гонсоочснаа сандаг байхгүй. Хэдэн жилийн ойгоорч үлээ нэг ардын хавсгалын тэгэл наадан болоод зунжингаал нэг параданд хүүхдүүд зогсдог шүү дээ, тэ. Нэг талбай дээр нэг хүүхдүүд гарч ирээд бөмбөг ингээл би нэг юм алаг бөмбөг эргүүлдэг хэсэгт нь орцсон. Тэгэл ингээл зунжингаа ингээл бүр амар халуун нарна. Тэгэл өдөрт нэг юм нэг жижигхэн гөөхий нэг шил ундаа өгөн заяа. Үлсэж өгсөн юмнууд л байдаг гэсэн. Тэгээ нэг наадамж боллоо нэг тэр чинь нэг хэдэн минутын л үзүүлбэр байгаа шүү дээ. Тэгээд нэг арай хэд дуусаал яасан. Тэгээ нэг хүүхдүүдийг яхад нэг юм уутуудтай юм өгөөл нэг алим нэг юм харагдаал байсан. Тэгсэн чинь цэцэрлэгийн багш ингээд бүгдийг нь хурааж аваад за наашаа дараагийн хүүхдүүдэд өгч чаа гэнэ. Нэг хүмүүсийн нүдэн дээр орсон хүүхдүүдэд бэлэг өгж байгаа байхгүй. Тийм л одоо нийгмээс бид нар ирлээ шүү дээ. Хүмүүс буцаад тэр нийгмээ хүсээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь юу болсон? Дараа жил нөгөө дахиад за 4 жил орсон хүүхдүүд хаав маань гэл дахиад нөгөө юмд оруулах чинь. За болиоч юм. Тэгээ би зогсчихгүй юу. Тэгээд маргааш нь бас дахиад асууна гэдэг асууж ийн гэхээр нь шууд аавынхаа ажил руу гүйж очингуудаа би тэрэнд орохгүй гэдэг ингээд өрөөнд нь ороос очсон. Тэгсэн чинь ингээд нөгөөдгөн болоод өнгөрлөө. Ваа нөгөөдөл чинь ингээд тэр нэг юм тэгш тоотой ой таарсан юм шиг. Он медальтай ирдэг шүү дээ. Тэгээ бас нэг жоохон нэг ойн баяр таарсан болохтой нөгөөдөл чинь бас нэг бэлэг мэлгийг яг жигнээс өгчөж. Бүгдээр л энд нэг юм жимс эзэн нөхдөөд би ч тэнд ингээд ёо би явсан бол медаль зүгээд ирэх байсан шүү дээ. Ёо. Яг тэр үед юу гэж бодож чинь гэхээр би нэг хоцорцсон юм шиг те. Нэг алтаа гаргаад нэг хохироод үлдсэн юм шиг мэдрэмж төрөөд байгаа байхгүй надад.
олон юмн дээр амьдралынхаа айгүй олон юм дээр би тэгж авсан. За одоо нэг техникум төгсөх жил нь хууль өөрчлөгдчихдөг байхгүй. 10 яцтай дөхөхгүй гэдэг шүү дээ. Тэр нэг дунд мэрэгжлийн тэр одоо техник мэрэгжлийн мэрэгжил олж байгаа хүүхдүүдэд 10 яцтай дөхөхгүй тэр үед 35 мянган хүүхэд ингээд ямар ч нэг ахлахын төгссөн тийм боловсралгүй тооцогдоод үлдчихэж байгаа байхгүй. 35 мянган хүүхдийг тэгж хохироож байгаа шүү дээ. Тийм л нийгмээс бид нар ирлээ. Нөгөөд ч амар улс төрчихсөн те. Тэгсэн хамгийн тэнд нэг юм байгаа байхгүй. Яг ингээд нөгөө надтай адилхан бас тэр 30 хэдэн мянган хүүхдэл тийм болж байгаа шүү дээ. Яг ингээд нэг хинт ч хэрэггүй мэдрэмж авч байгаа байхгүй юусэн. Тэгээд тэр үе чинь тэр 90-ад оны их мэхэр чинь тэр их одоо гудамжинд үеийн нэг баахан залуучууд бүлэг дээр мэрэм ингээд гардаг шалтгаан чи тэр штэ. Тэд нар чи бид нар штэ. Аргуугаал сууж байгаа. Аргуугаал явчихсан бид нар чи юусэн. Ямар ч өөр хийх юм байхгүй. Хамаг хулгай, зэлгий тэр шагийн айр их одоо нөгөө дээр мэрэм нэг булан тохоо болгон дээрмтэй штэ. Дандаа яг тэр хүүхдүүд штэ. Тэр залуучууд штэ. Шал хэрэггүй ингээ хоцрогдсон мэдрэмжээс болж байгаа байхгүй. Харин эзний нэгүслэр за би одоо нөгөө хоёрт нь ярьсан зүйлээсээ одоо орчиж байгаа. Эзний нэгүслэр бурхан манай дүүг цуглаанд явуулаад дараа нь тэр манай дүү ихчийг маань цуглаанд руу дагуулж явж байгаад яг тэр өдрийнх нь урдлын өдөр нь муудалцаад тэгээд тэр манай дүү нэг 50 төгрөг төлөөд нэг 5 хоног нэг юм одоо нэг зуны хөтөлбөрт явах болчихсон байлээ л дээ. Тэгээ айгүй олон залуучууд цуглаж байгаа дэрхээр би явахаар шийдээд. Би мөнгөний өгч би явчих. Би чамтай би хамаагүй шүү. Би чамайг танихгүй шүү гэж очсон байхгүй. Яг эзний нэг үсэл. Тэгээд тэр 92 оны 7 сарын 14-ний өдөр ингэж яваад тэгээд тэр чинь баг нэг 5 чонлоо хэд чонлоо баг 20 моринд нь буцаж ирж байгаа байхгүй. Тэгээд би итгэгч болцсон, баптизм хүртсэн. Тэгээд одоо миний нөгөө фейсбુક дээр байгаа тэр баптизм хүртэж байгаа зураг чинь тэр 34 жилийн өмнөх зураг штэ. Тэгээд баптизм хүртсэн, цуглааны хүн болцсон те. Баахан цуглааны найзуудтай болцсон. Тэгээд ингэж ирсэн. Эзний нэгүсэл байсан юм аа. Тэгээ би одоо бол ингээд яг одоо яг эндээс би юу гэж хийг бурхныг алдаршуулахыг хүсэж байгаа нүгэл миний амьдралд олцсон хамгийн том ололт бол тэр өдөр байсан. Эзний нэгүслэр ирсэн. Түүнээс бусдаар бол тэр өдрийг хүртэл би дандаа ялагдаж явсан, хохирж явсан хүн шиг боловч тэр нь намайг хөтлсөөр байгаад цуглаанд очих хэмжээнд авчихсан байхгүй юу? Тэгвэл би тэрнээс урд нь дандаа амжилт болоод ялаад явсан болоод ямар бардам амттай явсан гэж бодно. Тэ? Ямар давилуун байх байсан гэж бодчих. Тэгэхээр зэрэг амьдрал тохиож байгаа тэгээд одоо тэр юм азгүй юм шиг өдрүүд чинь нэг юм ялагдсан юм шиг өдрүүд чинь нэг юм нас хоцорсон юм шиг өдрүүд бүтлгүүдж байгаа юм шиг өдрүүд чинь магадгүй таныг бурхны өмнө тэгээд нэг шин зүйлийн төлөө тэгээд бурхны одоо гарт хэрэглэгдэхийн төлөө өнөөдөр бурхан таныг бэлдэжээж болно гэж та харж бодлоо гэсэн үг байхгүй. Бид бүгдээрээ ялалтанд дуртай. Харин бурхан ялагдлыг ч гэсэн ашигладаг гэдгийг санаар. Йосеф ах нартай худалдагдсан. Тийм ээ? Эхлээд номдэр гарч шудраг бус явдал бүтлгүүтэл юм шиг харагдаж байгаа. Амьдрал нь сүрсэн мэт санагдаж болно. Түүний амьдралыг бүхэл бүтэн 20 жилийн одоо бусдын гарт үргэлжилж байгаа шүү дээ. Харин бурханы нэгүслэр Йосеф тэр Египтэд 2 дугаар хүн болсон. Яг хааны дараах хүн болсон шүү дээ, тийм ээ. Тэгээ тэр үед нь ах нар нь одоо ингээд хоол хүнсгүй болоод хоол гуугаад ирэх үед Йосеф өөрийгөө таниулдаг. Тэгээ өөрийнхөө гэр бүлийн 70 хүнийг Египтэд нүүлгэж авчираад тэдэнд тусалж байгаа, тийм ээ. За тэгээд эцэг нь тухайн үед амьд байсан учраас нөгөө ах нар нь одоо дүүн өөрт нь ямар нэг юм хийчих болов гэдэг тэр айцтайгаа ингээд байжгаад эцэг нь нас орнгууд л ерөөсө оршуулчаад буцаж ирээд дүү дээрээ ирээд ингээд бид нар станаар босхны чинь боолны чинь бол босхны чинь шороо олъё гэд ингээд ирдэг. Тэгсэн чинь тэр үед хин Йосеф ах нартай ингэж хэлсэн байгаа. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Тэр энийг бас харъя. Эхлэл номын 50-20 битгий айцгаа. Би бурхныг орлож яахан болох вэ? Ямар мундаг итгэлтэй хүн гэж бодож.
та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийн шиг үе олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм а гэж хэлсэн. Өөрийнх нь амьдралыг самарсан ах нарыгаа хараад хэрвээ биесэн бол одоос жигнэсээ тамлах байхгүй. Гэтэл тэр энэ хугацаанд зовлон зүдгүүр амсаж авсан боловч Бурхан өөрт нь хэр их туслаж, хэр зэрэг хамгаалж, удирдах, өрөөж ирснийг тэр болгоныг амталсан байхгүй юу? Тэр болгоныг тооцсон, үн цэнийг ойлгосон байхгүй юу? Тэгээд энэ бүгдийг Бурхан хийдэм байх гэдгийг хараад ойлгоцсон, итгэцэн хүн байгаа даахгүй. Тийм учраас одоо нөгөө өөрт нь муу юм хийсэн хүнд хариу өгөх гэдэг чинь Бурханы хийх ажил байгаа. Тэгэхээр би Бурханыг орлож, Бурханы өмнөөс би энийг яах. Бурхан та нартай тооцоо бодвол бодно л гэж би бол тооцоо бодох нь бишээ. Харин би та нарыг уучлж байна. Тийм учраас битгий айгаараа гэж 2 удаа хэлж байгаа юм чи. 2 удаа битгий айцгаа. Тэгээ битгий айцгаа. Тэгээ бүр ингээд цааш дараагийнх нь ишлүүдийг ингээд харах юм бол та нарыг та нар надтай ойрхон бай. Би амьд авах цагта та нарын үр хүүхдүүдийг ч гэсэн би тэтгэнэ гэж хэлсэн байгаа байхгүй. Бурхан ялагдлыг хүртэл авралын төлөвлөгөөндөө ашиглаж чаддаг. За өнөөдөр таны амьдралд тийм ээ хаагдсан хаалга, алдагдсан боломж, бүтлгүүцсэн төлөвлөгөө байж болно. Гэвч Бурханы хараа хяналтаас гарчхаад бас алдагдчихад байна гэсэн үг ерөөсөө биш байна шүү дээ. За дөрөвдүгээрт нь хамгийн сүүлд. Тиймээс бид юунаас илүү Бурхандаа найдах ёстой маа. Юунаас илүү. За хэрв одоо нэг шавх хаяад yes no одоо тийм үгүй гэсэн аль ч шийдвэр байж бол энэ Бурханыхаар байдгийн бол ялалт нь бас Бурханаас ирдэм бол тийм ээ ялагдalч гэсэн түүний зөвшөөрлөөр болдгийм бол бид айдсаар бус итгэлээр амьдрах ёстой байгаа. Тийм учраас сургаалт өгс номын 3 дугаар бүлгийн 5 дээр ингэж хэлсэн. За 3-аас 5 байна. 3-ын 5-аас 6 байна. Бүх зүрхээрээ эзэнт итэг. Бүгд хамт уншия 1 2 3. Бүх зүрхээрээ эзэнт итэг. Өөрийн ойлголтод бүү түшгэл. Алхам бүрдээ түүнийг таньж мэд. Амьдралын замныг чинь тэр шулуун болгоно гэсэн ба. За орчуул би 2019 оныхыг хэрэгэлсэн ба. Тэгэхээр ингэж байгаа. Алхам бүрдээ түүнийг таньж мэдээ гэсэн. Амьдралын замыг чинь тэр шулуун болгож өгнө гэсэн. Тийм учраас өөрийнхөө ойлголтод битгий түшгэл. Харин бүх зүрхээрээ эзэнд итгээрэй гэсэн байгаа. Амен. Тэгэхээр бид нар дахиад нөгөө сургаалт өгсөн 16-гийн 33 дээр бүгдээрээ дахиад очие. Шавх хавьж шийдвэр бүрэн эзнээс ирдэг юм а гэж. Тэгэхээр Есүс байна өвчөө тэр эзнээс ирдэм бол хүлээж ав. Тэ хүлээж ав. Тэг би одоо энэ хүүхдүүдийн энэ одоо хөлөмгийн юг ингээд бас хараад би бодж л байна л та. Зарим хүүхдүүд бол тэгж явах юм. Өнөөдөр сайхан ялагдлаа гэж явж явах юм. Тэ. Хамгийн гол нь бүр тийм цоглог байна те. Хүүхэд байгаа байхгүй. Тиймээс Есүс бидэнд хэлээд байгаа байхгүй. Та нар хүүхэд шиг байг те. Хүүхэд шиг байг. Тэгэхээр ямар нэг юм болоход за өнөөдөр шүү би одоо гэртээ ирээл тэгхэн шүү дээ. Хаас таа өнөөдөр бүтлгүүддэг байна шүү дээ гэнэ. Яасагч машина бүргүүлцээ. Тэгээс нэг ихнэр бүр тастаас нэг тэгхэд байсан. За яг гоо засуулч шүү дээ хэдүүлэг. Гэдэг бүр ийм юмны тухай ярьж байна гэсэн үг байна. Тийм ээ? Тэгээ одоо чинь бид нар заримдаа хин нэг хэлцдэг чинь отгох намайг жишээ нь ингээд манай пастор чинь сайхан хар шүгэ хэлчүүд би отгох намайг харгаа хэлчихлээ гэл. Тэгээ ингэх юм бол яах вэ? Тэ? Ингээд би тэрийг харин гомдоол тэ бүр шин орондоо мэгшиж үйлээл тэ. Бүр сар жилээр нөгөөдгийг хадгалаад ингээл тэ. Ингээл ерөөсөө харахаараа дургүй ураал ерөөсөө тэ. Тэр одоо надаас илүү хар хүмүүсийг хардггүй багтаа гэж бодлоо тэ. Ингээд явал амьдрал бол ерөөсөө харанхуул харагдана. Харин бид нэр нэг одоо нам бурхан хар бүтээсэн нь тэ өөр нэг надаас цагаан бүтээсэн нь бурханы шийдвэр штэ. Би энийг хүлээж авахд болоо. Тэгээ харин ч өөр намайг ингээ бор мортэй ингээд хэлжээвэл бас энд нь бид сайхан бор шиг өөрөө бас бодож байгаа байхгүй тэ. Бурхан намайг бас өнгөлөг бүтээсэн шиг. Тэгээ би бор хүмүүс дотроос нэлээд гайгүй бор шүү.
Би юу ярих гэ та бүхнийг юу руу уриалах гэдэгт аливаа юмыг зүгээр хүлээж ав. Зүгээр л хүүхэд шиг бай. Тэр нөгөө ялагдж байгаа тест тэгж байгаа байхгүй. Яасан ингээд гэсчээ. Ялагцаа гэсэн юм шиг байхгүй тий. Хідээр ялагч юу? 4-0-оор ялагдсан гэсэн тий. Уг нь бол ингээд гутраал. Тэр чин хэрвээ ялагдж чад гутраа явж байгаа бол юун дээр анхаарал байгаад байлаа. Бид нэр чадах байсан гэдэг тий. Энэ дээр илүү их өргөлт ороод байна шүү дээ. За яг гоо тоглоом тийм байд юм байж. Яг амьдралын асуудлууд дээр бид нар заримдаа ингээд нөгөө хитрхи их яагаад байгаа шүү дээ. Би нөгөө хүүхдүүдийн тухай би та бүхэнд ярьж байсан шүү дээ. Бид нар өнгөрсөндөө хитрхи ингээд харамсаад байдаг шүү дээ. Хүүхдүүдээ тэгдэг байж, ингэдэг байж. Тэр юу гэсэн утгатай үг гэж бодож байна. Та ямар номлол хийгээд байгаа гэхээр юу тунхаглаад байгаа гэхээр би төгс баггүй юу. Тэгээ би төгс хийх ёстой байсан. Би алдаа гаргаслаа гэдэг байгаа байхгүй юу. Хин төгс юм. Хин яг үндэ төгс юм. Бүр Есүс хүртэл хэлж байгаа шүү дээ. Бурхан л цорын ганц сайн юм аа. Хич төгс биш шүү дээ. Бүгд л алдаа гаргана шүү дээ. Тийм ээ? Амен. Тэгээ нөгөө жоохон ингээд Есүс Христ одоо Тэнгэр өргөгснөөс хойш чуулган байгуулагдаад бас хэдэн жил өнгөрөөд энд бас хавчлаг мочлог гараад тэгэл хүмүүс бас цуглааны хүмүүс янз бүрийн байдлаар бүтлгүүдээр гим нүгэлд орооцолтол хүмүүсийн тэнд цуглааны талаар буруу зүрх яриад ихэлсэн тэр үед бас те Петр болон одоо Паул ч байна, Иохан ч гэл байна, Еврей номыг бичсэн хүн ч байна. Бүгдээрээ загч байгаа шүү дээ. Гээ Бурхны нэр төрд битээ санаа цаваа. Та нар өөрсдийнхөө хийж байгаа зүйлд санаа тавь. Бурхны нэрийг ариунаар өргөж явна гэдэг нь чи муу юм хийгээд Бурхныг хүмүүс муулж байгаа ч гэсэн Бурхан муу олж байгаа гэсэн үг ш. Тийм дөрөөсөө өөрчлөгдөг ямар шинж байхгүй шүү дээ. Юу ч өөрчилж чадахгүй. Сайлагч, тэ агаар сайлагч тэр наар сарж бай, тэ одоо халуун хүүтэнч бай, энэ цагийн хямралж бай, цаг хугацааш түүнийг илээж чадахгүй байхгүй юу? Тэгээ бүр тэгж байгаа шүү. Бурхан өөрийн нэрийг аврах чадaltaй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар өнгөрсөндөө хитрхи харамсаад байх юм бол энэ юуны дохоо гэхээр би чадах байсан л гэж бодоод байгаа байхгүй. Би чадах байсан, би чадаагүй. Би төгс байхгүй юу гэнэ. Тэгээ би чадах байсан л гэдэг байгаа. Үгүй тэр өнгөрснийг орхичих одоо. Зүгээр хайчих. Бид нар яаж чадах юм тэргээр одоо? Юу хийж чадах юм? Зүгээр л орхичих. Харин өмнөө байгаагаа зүгээр чадах чинээгээр л зориул өөрийгөө өг. Харин энэ болгон дээр Бурхны хүсэл хэрхэн биелж гэнэ үү гэдэг дээр анхаарлаа тавиар. За одоо би юугаа дуусгах чинь. Сургаалт өгсийн 16-гийн энэ 33 тэгээ шавх хавьч шийдвэр бүр нь эзнээс ирдэг гэдэг нь бидэнд нэг юм чухал үннийг зааж байгаа. За Бурхан санамсаргүй зүйл гэж юусоо байдаггүй маа. 1. Хоёрдугаарт нь ялалт нь Бурханаас ирд юм аа. Хожигдолж бай Бурханаас ирдэг. Тэгвэл одоо хожигдсон ч ялагдсан ч энийг Бурхан бас Бурханы хүсэл зөвшөөрлөөс гадуур биш учраас Бурхан үнийг бас хэрэгэлдэг гэж хэлж байна гэсэн. 4-дүгээрт нь тийм учраас бидний зүгээс юу гэхээр Бурхандаа юу ч болсон бид нар найдаж ахлах чухал байгаа. Тиймээс ялсан үедээ даруй байгаарэ. Юу гэж хэлгэлээ? Бурханы нэгүслэр яллаа. Бурханы нэгүслэр энэ хүртэл алхаж ирлээ гэж хэлнэ. Нөгөө Мишель охиныг санаарай заяа. Би Монголд очиж тэр охинтой уулзах юмсан. Тэг ингээд яг Бурханд хэр итгэдгийг нэг сонсоод нэг ямар гоё вэ гэж ингээд тэгмээр санагдаад байгаа байхгүй надаа. Ялагдсан үедээ итгэл найдвараа бас бүү гэчээр. Бүү алд. Итгэл найдвар бүү алдаарай. Ялагдсан гэхдээ энэ Бурханы хүслээс гадуур байгаагүй гэдэгт. Тэгээд тайвшир. Хэрэг явах зүг рүүгээ явсаар л бай. Ирээдүгээс имиж айлгүй байгаарай. Одоо эн чи юу болох гэж байна вэ? Гэхдээ яг Америкт янз бүр хуулийн чангараал үз дэлхий хүмүүрж байгаа шүү дээ ямар. Энд дайн дайжил болоод үз. Бол сайн л үз. Энэ газар тайван болох юм бол болж л байна. Нэг сумд нь оногдод өгчлээ гэд бид нар хаана очих вэ?
Вачандаа л очино. Эцээц тэрч ер нь бол юунд хорогдох юм бид нар? Хорогдох юм нүндээ бол бид нь байхгүй энэ дэлхийд. Өөрхөө хөтлгээж бурхан тэд нар чи бурханы хүмүүс шүү дээ. Бурхан тэдэнд санаа тавина шүү дээ. Энэ бол үнэхээр бас бид нар хүлээж авах хэрэгтэй зүйл. Тийм учраас амьдралаа бурханы гарт даатгаарэ. Өнөөдөр та ялсан тийм ялгуулсан үе дээр байна уу? Бурханы нэгүслэр би энэ хүрлээ гэж хэлэр. Эсвэл ялагдаж юм толгоо гудаасан үе дээр байна уу? Бурхан минь таны хүсэл юу вэ? Таны хүслийн дагуу та эргүүлээрэ гэж хэлээрэ. Аль ч нөхцөл байдал байсан бурхан хаанс эндээ бүхнийг захирсан хэвээрээ байна. Амен. Нэг би одоо нэрийг марчаад байна. Солонгосын нэг дээр үеийн бараг 100 гаруй жилийн өмнө Солонгосын бас анхны итгэгч нарын нэг нэ. Тэр сайн пастор хүн бас энд тэнд явдаг тийм хүн. Нөгөө нэг би ярьсан шүү дээ ингээ нэг тосгонлоо өглөө очоод ингээд номлцоод ирдэг байхгүй. Тэгсэн нэг тосгоо ерөөсөө тэр тосгонлоо үргэнд бол нэг тосгоны дундор заавал явдаг. Тэр тосгоо ерөөсөө хүлээж авдаггүй гинэ. Тэгэл тэр тосгоны дундор ингээд дайраа гарах болгонд нь ингээд төмөс шиддэм үү, чулуун молоо шидэл хин нэгэн хараагаал доромжлол ингэдэг байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр тэр чинь 2 сарын турш тийм болсон. Нэг өдөр ингээд нөгөө тосгоныхоо дундуур ингээд явсан чинь хийж хүн хажуугаар өнгөрч байгаа хүмүүс тоохгүй гинэ. Тэгээ нэ чи гайхаад ингээд за эднэр зүгээр л ингэж яаж байгаа юм. Тосгоны гол дэрлээ байдгүй гинэ. Буцаад явсан гинэ нэ чи. Дахиад хинч өөрт нь юу ч хийгээгүй байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг юуны голд ингээд тосгоны голд ингээд очиж ингээд нэ чи сүхэр цугаад бурхан минь та намайг юунд орхив вэ гэсэн бохоггүй. Тэг сэтгэхүйн юм бохоггүй. Бурхан минь та намайг юунд орхив вэ гэсэн чинь нэг чулуу нисчирэл панкал толгойг нь хаг гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь эзэн хамт байнагаа боссон гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэр хүн хаанч явсан бай. Эзэн энд байна гэж тунхаглалтай. Тэ? Эзэн энд байна гэж ингэ тунхаглдаг юм байхгүй юу? Ваа тэр бол маш хүчтэй итгэл байхгүй юу? Бид нар нэг юм нэг харахгүй газар хараа, нэг бүтлгүй газар хараад ингээл одоо нүгэлтэй газар харлаа гэж. Одоо саяхан нэг юм юуны нэг тривиа гэх нэг тоглоом тоглож байсан чи итгэгч тийм асуултууд байдаг байхгүй. Тэгсэн чинь Америк дахь нөгөө нүгэлт хот гэж аль хотыг нэрлэдэг бай. Мэдээж Лас Вегас шүү дээ. Тэг би бодохгүй юу. Нүгэлт хот гингүүд нөгөөдөл нь аяга нүгэлтэй болж харагдах гээд ингэж байгаа. Тэнд ч гэсэн сүм байгаа шүү дээ. Тэгэхээр бидний итгэл юу вэ? Энд хэдийгээр нүгэлтэй юм зүйл олон болж байгаа хэдий ч эзэн энд байгаа. Эзэн энд байна. Амен. Энд байна. Таны амьдралын асуудлууд донд ч гэсэн эзэн байгаа. Эзэн өнөөдөр амьд оршин байна. Түүнийг хинч хаан сэдэнээс нь түлхэж унгаж чадахгүй. Тэр бүх газар зэрэг оршин байна. Цаг хугацаа, орон зай юу ч түүнийг захирч чадахгүй. Тэр өөрөө энэ бүгдийг хөтлөгдөг. Та бидэнд тэгээд тэр бүр онцгойлон хайрладаг учраас бүү байгаарай гэж та бүхнийг уриалж. Хамтдаа залбирцгаая.